Сүхбаатар дүүргийн прокурорын газраас санаачлан гэмт хэрэгээс өрсөн сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл Монголын эмэгтэйчүүдийн холбооны Сүхбаатар дүүрэг дэх салбартай хамтран цэцэрлэгийн насны хүүхдүүдэд хүрхийн тухай ойлголт, эцэг эх асран хамгаалагч нарт үл хайхрах хүчирхийлэл үйлдэлээс өрсөн сэргийлэх зорилгоор найзууд видео контентыг бэлтгэн хүргэлээ. Бидэнд олон мэдээллүүд, олон саналууд ирдэг. Энэ саналуудын дундаас хамгийн илүү тулгымдсан саналууд бол эмэгтэйчүүд, охтуудын маань хүчирхийллийн асуудал байдаг. Тийм болохоор энэ асуудлыг бас хүүхдүүдэд бас ойлгуулж мэдүүлэх, энэ дундаа бас бүр цэцэрлэгийн насны хүүхдүүдэд ойлгуулж мэдүүлэх, бие эрхтнийхээ ялгаатай байдгийг мэдрүүлэхэд биднээсийн бас санаа их зовж явж байсан. Энэ дундаа энэ төслийг бас анх эхлээд санаачлаад мөн энэ төсөлтэй холбогдсон зохиолоо бичээд энэ контентээ бас бүтээн бий болгож байна. Тус контентоор дамжуулж хүүхэд хамгааллын талаар хэрэгжүүлж буй төрийн бодлогыг олон нийтэд хүргэх, хүүхдийн нас бие сэтгхүүн онцлог тохируулан тэдэнд хүүсийн ялгаатай байдал, биеийн аль хэсэгт нь хүрч болохгүй талаар хүүхдийн зөвшөөрлгүйгээр биед нь халдсан тохиолдолд хэнд хандах талаарх анхан шатны ойлголт мэдлэгийг өгөх юм а. Мөн эцэг эх асран хамгаалагч нар санаатай болон санамсаргүй байдлаар хүүхдийг үл хайхрах зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэх, үл хайхрах байдал хүүхдэд хэрхэн нөлөөлдөг талаар анхааруулах юм а. Бага насны хүүхдийг хүчирхийллээс хамгаалах, тэгээд хүүхдийг өөрийн бие хамгаалах, хүүхдийн эрхийг хамгаалах ийм сургалтуудыг бид нар цэцэрлэгийн хүүхдүүд болон эцэг эхчүүдэд энэ сургалтыг бас зохио явуулж исэн. Тэгээд өнөөдөр яг энэ сургалтын маань агуулгатай уялдуулаад үнэхээр нийгэмд тулгамж байгаа асуудлыг эцэг эхчүүдэд хүргэх ийм энэ ажил маань уялдаж гарсан их сайхан контент болсон байна. Тэгээд Сүхбаатар дүүргийн боловсролын хэлтсээс энэ контентыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, хүүхдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хүүхдээ өөрийгөө хамгаалах мэдлэг чадвар суралцах ийм мэдлэг мэдээллийг олон нийтэд түгээхэд манай хэлтс бол хамтарч ажиллана. Дараа нь энэ контентынхаа талаар эцэг эхчүүдтэй дүүргийн хэмжээнд хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөж байна. Сүхбаатар дүүргийн прокурорын газраас найзууд контентыг тус дүүрэг дэх төрийн өмчийн 36, хувийн хөвшлийн 26 цэцэрлэгийн 9,000 гаруй хүүхдүүдэд тэдгээрийн эцэг эх багш сургууль хүмүүжүүлэгч нарт таниулан сурталчилж эхлүүлсэн байна. За хүүхэд бол гэр бүлийн аз жаргал, эх орны ирээдүй, тиймээс хүүхдийн эрхийг зөрчихгүй байх, аль ч орчинд хүүхдийн эрхийг бид нар хамгаалах хэрэгтэй байдаг. Өнөөгийн нийгэмд хүүхэд хүчирхийлэл, гэмт хэрэг зөрчлийн хохирогч болох асуудал маш ихээр гарч байгаа. Түүнчлэн хүүхдийн бэлгийн эрхчлүүлэн халдах асуудал цөөнгөө гарч байна. Эцэг эхчүүд маань хүүхдийг өөрсдөө ч мэдлгүйгээр үл хайхрах асуудлыг гаргаж байна. За уг зөрчлийг гаргахгүй байх, түүнээс урьдчилан сэргийлэхэд уг контентыг бэлтгэн хүргэж эцэг эхчүүдтэй хүргэлээ. Энэхүү ажлын үр дүнд хүүхэд өөрийн бие эрхтний ойлгож таних, хүүхдэд багаас нь хүрхийн тухай үнэн зөв мэдлэг ойлголтыг өгснөөр гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэх, гэмт халдлагаас хамгаалах ойлголтыг өгөх, хүүхдэд хамгаалагчсан орчныг бий болгохыг зорж байгаа юм а. Хоёр дахь киноноос нүдэд эцэг эх чинь хүүхдээ төрүүлж өгөөгүй гэгээд сайн харж явах хэрэгтэй. Ээж аав нараа хүүхдүүдээ сайн хандуулж агаарай. Хүүхдээ битээ өрхөөгөөрэй. Ээж аав нь хүүхдүүдээ сайн халамжиж хараарай. Өнөөдрийн энэ контентыг үзснээр хүүхдийн хүчирхийллийн олон төрлөөс бас үл хайхрах хүчирхийл гэж юм байдаг. Тэрийг эцэг эхчүүд санамсаргүй үйлдчихэд юм байна. Тийм учраас энийг эцэг эхчүүд анхаараа гэж мэдээсэн, тэрийг таньж ойлгуулсан сайн контент болсон байна. Тэгээд эндээс манай эцэг эхчүүд зөндөө зүйл ойлгож авсан байх гэж найдаж байна. Хүүхэд хамгааллын чиглэлээр олон нийтэд зориулсан ямар ажил арга хэмжээ зохион байгуулах шаардлагатай байгаа талаар эцэг эх асран хамгаалагчдын санал шүүмж, сэтгэгдлийг сонссноор цаашдын үйл ажиллагаанд тусгаж энэ талаар хэлэлцүүлэг зохион байгуулж хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлж ажиллахаар болсон байна.